Өнөөдөр бид урт хугацааны хөрөнгө оруулалтын хүчийг харуулсан нэгэн гайхамшигтай түүхийг ярилцах болно. Таны 100 мянган төгрөг хэрхэн 5.8 сая төгрөг болох боломжтой байсан бэ? За Монголын хөрөнгийн биржийн хөгжил чип гэж нэрлэгддэг хувьцаа болох Апог бид бүгд сайн мэднэ. Гэхдээ энэ компани хувьцаа эзэмшигчдээ ямар гайхалтай өгөөж өгснийг тэр бүр мэддэггүй байхаа. За энэхүү хувьцааны үнийн өсөлтийн түүхийг хамтдаа хаяа. 2007 онд Апо хувьцаат компани нэгж хувьцааны хуваалт тооцсон үн ердөө 17 төгрөг байжээ. Тэгвэл өнөөдөр нэгж хувьцааны үн 198 төгрөг байна. Энгийнээр харуул 58 дахин өссөн мэт. Гэхдээ үүний цаана илүү том тоон өгдөж байгаа. За энэхүү нууцыг ойлгохын тулд бид ихэд хувьцааны хуваалт буюу stock split гэж ойлголттой танилцах хэрэгтэй. За энгийнээр хэлбэл энэ компани хувьцааныхаа тоог олон дахин үржүүлэх буюу нэг хувьцааг олон дахин хуваахыг хийж байгаамаа. За Апо компани хувьд 2008 онд нэг хувьцаагаа 100 дахин хуваасан байдаг. 100 хуваасан гэсэн. За 2016 онд 10 дахин хуваасан. Нэг хувьцаа нь 16 онд нэг хувьцаа нь 10 хувьцаа болж хуваагдсан гэсэн. За энэ таны 2007 онд эзэмшиж байсан ганц ширхэг хувьцаа өнөөдөр 1000 ширхэг хувьцаа болж өссөн үг юм аа. Тэгвэл энэ бүхнийг тооцоод хэрвээ би гэсэн тооцоолыг тооцоолж яа. За хэрв та 2007 онд ердөө 100 мянган төгрөгөөр Апод хөрөнгө оруулсан бол өнөөдөр таны хөрөнгө ойролцоогоор 5.8 сая төгрөг болох боломжтой байваа. За энд бид ногдол ашигын өгөөжийг тооцоогүй байгаа шүү. За энэ бол 58 дахин өсөлт буюу 5800% гайхалтай өсөлт юм аа. Тэгвэл Апо компани яагаад ийм өндөр өсөлт үзүүлв? За энд бол хэд хэдэн гол шалтгаан бий. За нэгдүгээрт бол энэ бол 1924 онд байгуулагдсан Монголын хамгийн ууган, хамгийн туршлагатай компаниудын нэг. За хоёрдугаарт 2017 онд дэлхийн брэнд Heineken компанитай стратегийн түншлэл тогтоон тодорхой хувийг нь Heineken компани худалдаж авч эзэмшиж гисэн. За ингээд Heineken компани менежмент соёл бол нэвтэрч эхэлсэн. За Heineken компани бол дэлхийн пиа улирлын бол хамгийн том компаниудын нэг гэдгийг хүн болгон мэдж байгаа. За гуравт энэ бол үндэсний үйлдвэрлэлийн салбартаа манлайлагч топ компани Монголын зах зээл дээр бол хамгийн том тоглогч. За дүгнэлт. За эцэст нь дүгнэхэд энэхүү түүх бол хөрөнгө оруулалтын нэгэн алтан дүрмийг бол баталж байна. Гайхалтай компаниг олж төвчээртэй хөрөнгө оруулалт хийх нь жинхэнэ баялагийг бүтээдэг гэж Warren Buffett хэлсэн байдаг. За энэхүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Таны багцад Апогийн хувьцаа бий юу? Эсвэл хөрөнгө оруулалтын ямар түүх танд урам зориг өгдөг вэ? Тэгвэл хэсэгт бидэнтэй хаваалцаарай. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.